За сайн байцгаана уу бүгдээрээ. Дараачих хамжлагтай тавтаа морил. За энэ удаагийн хамжлагаар би та бүхэнд 10 жилийн дүүнер маань ер нь юунд санаа зовж явах хэвээр бэ? Заавал ч 12 муу 11 дугаар ангийн төгсөх оюутан гэлтгүү. Одоо 8-9-өөс эхлүүлээд 10, 11, 12 хүртэлх одоо тэр хон жилүүдэд хүүхдүүд ер нь юу анхаарч явах хэвээр бэ гэдэг талаар би бас товчхон яриад өнгөрье гэж бодлоо. Тэгээ мэдээж одоо миний ярих байгаа энэ зөвлөгөө болгон цаашаа илүү дэлгэрэнгүй ярьж болно. Гэхдээ бас бичлэгийн үднээс бас бүгдийг ингээд айгүй тийм хөнгөн байдлаар дурдаад өнгөрье гэж бодлоо. За бичлэгийг эхлэхээс өмнө би бас одооний 10 жилийн хүүхдүүдэд бас нэгэн тийм цагаахан атаархал төрдөг бас хэлье гэж бодлоо. Яагаад гэвэл яг намайг төгсөж явах үед те одоо 4-5 жилийн өмнө гээл намайг одоо 10 жил байх үед бол хэр оргийн ийм цахим ертөнцөөр ийм гоё онлайн зөвлөгөө гэх мэтчлэн яг Монгол хүмүүсээс байдгүй байсан. Тэр талаар айгүй хомс байсан юм шиг санагддаг. Тэрнээс хойш бол маш их цаг хугацаа өнгөрсөн байна. Тэгээ энэ хугацаанд бол юмнууд маш их өөрчлөгдөж тэ одоо онлайнаар жишээ нь гэхэд үнэгүй хичээлүүд маш их байна. Тэрнээс гадна яг ингээд гадаадад суралцж байгаа тэ Монгол оюутнууд болон мундаг ахигч нар ингээд хойно байгаа тийм Монголд байгаа дүүнертэй ингээ зөвлөгөө өгч над шиг одоо ингээ YouTube бичлэг хийж гин эсвэл олон гоё подкастууд хийж гин гэх мэтчлэн маш олон тийм гоё ресурстай болж л тийм. За яг над шиг ингээ зөвлөгөө өгдөг юм аа гэхэд зүгээр ингээ өөрийнхөө амьдралыг ч гэсэн зүгээр ингээ өөрийнхөө амьдралыг харуулах байдлаар тийм блогууд ч гэсэн хийдэг болж. За эдгээр блогууд ч гэсэн яг зөвлөгөө өгдөг ч гэсэн энэ ч одоо яг өөрийнхөө амьдрал руу ингээд харуулж байна гэдэг чинь нэгсэндээ Монголд байгаа оюутнуудад айгүй гоё тийм амьдралыг харах гоё цонх нээж өгч байгаа байхгүй юу. Тэр энэ бүгд өөрөөс ингэсэн маш их үнцэнтэй. Тэгээ намайг яг төгсөж явах үед бол эсвэл намайг их сургуульд бэлтэж байх үед ийм маш олон ийм ресурс байгаагүй. Тийм учраас би бас та бүхнийг миний одоо хэлэх гэж буй зөвлөгөөнүүдийг overwhelm гэдэг шүү дээ. Overwhelm гэдэг чинь ямар их юм бэ гэдэг ингээд санаа зовоод стрессээс илүү надад ийм гоё зөвлөгөө өгөх хүмүүс байна, ийм олон ресурс байна гэдээ бас айгүй тийм талархалтай байдлаар хандаарай гэж хүсэж байна. За тэгээд хэдүүлээ бичлэг рүү орцгоё. За ингээд миний эхний өгч байгаа зөвлөгөө нь болохоор би та бүхнийг одоо их сургуульд элсэж ороход бэлддэг тэр шалгалтуудад маш их бэлтэж эхлэрэй гэж хэлмээр байна. За одоо гол үндсэн шалгалтууд нь бол SAT, TOEFL, тэгээд IELTS гэж 3 байдаг. За энэ 3 шалгалтууд маш өөр төрлийн шалгалтууд мэдээж 3 одоо англи хэлийг одоо нэгдсэн байдлаар шалгадаг ч гэсэн анх одоо техник нь тэр шалгалтыг амжилттай өгөхийн тулд танаас гарах ёстой тэр техник болон одоо хурд болон ур чадвар шал өөр байдаг. Тийм учраас энэ шалгалтуудад одоо тус нь маш том холын зайнаас эхэлж бэлдэх хэрэгтэй. За миний хувьд бол би яг 10 дугаар ангиас эхэлж бэлдсэн. Тэгээ би 12 жилээр төгссөн байгаа. Гэхдээ яг үнэндээ би ингээд 2 жил бэлдсэн юм шиг харагдаж байгаа мөртлөө тийм байгаагүй. Яагаад гэвэл 12 дугаар жилийн маань 2 дахь семестр надад ямар ч тийм бэлдэх шаардлага байгаагүй. Яагаад гэвэл 12 сар буюу 1 сард нь аппликейшн явуулаад 12 дугаар ангийн сүүлийн семестр бол зүгээр л хариуцлага хүлээх байдлаар тийм байдлаар өнгөрч исэн. Тийм учраас надад бол бараг жил хагасын хугацаанд л би яг шалгалтандаа бэлдэхэд цаг хугацаа зориулсан юм санагддаг. Эргээд харахад би эндээ баг зэрэг харамсдаг. Яагаад гэвэл хэрвээ би энэ том шалгалтуудад ялангуяа SAT-д бүр эртнээс бэлдэж эхэлсэн бол өндөр оноо аваад бас Ivy League-т орох ч юм уу тийм илүү их надад боломж бололцоо нэгдэх байсан гэж би хардаг. Гэхдээ яг эргээд харахад бол нэг тийм томор харамсаад байх зүйл байгаагүй. Яагаад гэвэл би бас Бостоныг сургуульд тэнцэж чадсандаа айгүй баярлж явдаг. Энэ бол маш том амжилт миний хувьд. Гэхдээ дүүнертэй зориулаад хэлэхэд бол та бүхэн бүр эртнээс 8-9 дугаар ангиас за 9 дугаар анги өнгөрсөн бол бүр одооноос зүгээр бэлдэж эхэл. Одооноос бэлдэж эхлэх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ шалгалтууд чинь нэг ясандаа одоо нөгөө эртхэн найзалж зангийн тань гэдэг нь шүү дээ. Яг тэрэн шиг энэ шалгалтуудаар ч гэсэн бүр эртхэн найзлаад энэ шалгалтыг яаж өгвөл илүү сайн гэх мэтчлэн яг одоо контент талаас нь илүү мундаг мэдхээс гадна одоо тэр шалгалтыг сайн өгөх техникийг боловсруулахад тань цаг хугацаа хэрэгтэй байдаг. За мэдээж энэ одоо нэгэн цагийн шалгалт одоо нэгэн цагийн тооны шалгалтыг хурдан мундаг өгөхөд бол за нэг сар хагас бэлтгэхэд бол болно. Гэхдээ эдгээр шалгалтууд чи ихэнхдээ 3-4 цагийн одоо маш удаан маш их тийм хичээл зүтгэж шаардсан шалгалтууд байдаг учраас та бүхэн тийм хурдны гүйлт шиг хандаж болохгүй. Эсвэргээрээ тийм марафон гүйлт шиг холын занаас өдөр болгон тийм эрчимтэй бэлдэх хэрэгтэй шүү. Тэн дээр анхаараарай гэж хэлмээр байна. За
За тэгээд 10 жилийн хүүхдүүд бол ихэнхдээ ингээд найзуудтайгаа тий ингээд гадуур тинээл ингээд энэ тэрнгүүр зүгээр хийдэлгүй алхаал кафед орж суусан болоо юм яриад, ховжив яриад, нөгөө сургуулийн хүүхдүүдийг яриад, дээд дотлынхаа ангийн хүүхдүүдийг яриад ингээд айгүй тийм хийдэлгүй байдлаар айгүй тийм тэнж гэдэг чинь тэнж өнгөрөхгүй байх хандлагатай байдаг. Тэдгэр хүүхдүүд хождгүй юм шүү. Тэдгэр хүүхдүүд хоцордог. Хэрвээ та тэр хүүхдүүдийн нэг ч юм уу эсвэл найзууд чинь тийм тал руу таныг уруудтаад байгаа бол одооноос таслан зогсоо гэж хэлмээр байна. Та нар ямар хандлагатай байх ёстой вэ гэхээр таны өрсөлдөгчтэй энэ дэлхийн хаач үж болно. Яг нэг болонд бүр ингээд амар хичээлээ бүр ингээд эргүүлээд уншаад байна гэдэг та төсөөлөлтөө яг ингээд таны гадуур ингээд тинээл кафе ороод эсвэл төвөөр ингээд алхаа явж ас чинь таны ирээдүйд өрсөлдөх хүн чинь яг одоо бүр ингээд хичээлээ бүр ингээд амар ирчимтэй шамдаад хийгээд байна гэж өөрийгөө үргэлж бодож тэр өрсөлдөгчтэйгөө тий ард нь гарахгүй тулд одоо ард нь хоцрохгүй тулд та бүхэн хичээх хэрэгтэй. За ихэнх хүмүүс бол ингээд 10 жилд ингээд найзуудтайгаа аягүй цагийг өнгөрөх хандлагатай байдаг тийм ээ. Гэхдээ яг үүндээ миний хэлэх гэдэг зөвлөх нь юу вэ гэхээр та бүхэн гэр бүлдээ их цаг гаргаарай. Яг ингээд 10 жилээ төгсөөд их сургууль руу ороод их сургуулийн оюутан болоод ирэх үед яг хүүхэд гэдэг нэршлээ алдаад том хүн болж ирдэг. Тэг хүмүүс ингээд би зуны амралтаар ирээд гэртээ байна ч юм уу гэр бүлтэйг үргэлж ойрхон байх санагддаг. Яг үүндээ их сургуульд явсан цагаас хойш хүн өөрөө яг хүүхэд байхаа болдсон байлээ. Миний бас гаргасан нэг алдаа нь юу вэ гэхээр би 10 жил байхдаа бас тиймч гэр бүлтэйгээ цаг зав өнгөрөх завгүй гэдэг байсан л та. Би одоо саксанд явна, саксны секцтэй тэгээл те энэ тэнд очны үйл ажиллагаа хийн гэдэг айгүй олонд оролцож явдаг байсан. Учраас би ингээд гэр бүл одоо амралтанд явъя гэхэд би ингээд хой суугаад үлдэх ч юм уу, найзуудтайгаа хийх юмтай гэх мэтчлэн ингээд найзууд үргэлж бишээ гэр бүл үргэлж байх юм шиг тэгээд найзууд хизээж байхгүй юм шиг тийг санагддаг байсан. Яг үүндээ энэ бол бүр шал эсрэгээрээ байдаг. Гэр бүл гэдэг яг тэр гэр бүлтэйгээ цаг өнгөрөх тэг цаг хугацаа өнгөрөх хүүхэд нас гэж өргөлж байдгүй. Эсрэгээрээ та үргэлж найз хэлбэрт оршиж чадна. Тийм учраас гэр бүлтэйгээ цагийг их өнгөрөөгөөрэй. Яг ингээд зуны амралтаараа ирээд Монголдо тэг гэр бүлтэйгээ байх тийм цаг хугацаа олддог ч гэсэн яг 10 жил байдаг шиг тийм хүүхдэрээ бас байж чаддаггүй юм байлаа. Тийм учраас та бүхэн энийг бас айгүй бодолцоорой. За миний дараагийн өгч байгаа зөвлөгөө нь болохоор би та бүхнийг хичээл хийх урлагт эртхэн суралцаарай гэж хэлмээр байна. Их сургуульд ямар хүүхдүүд амжилттай сурдаг вэ гэхээр 10 жилдээ тий онд сурдаг тэдгээр мэдлэгтэй хүүхдүүд амжилттай сурахаас гадна илүү сурах арга барилыг төгс эзэмшсэн тийм техниктэй тийм арга барилтай хүүхдүүд илүү мундаг амжилттай сурч чаддаг. За мэдээж 10 жилдээ онд сурдаг байсан гооц ухаантай ч юм уу тэ олимпиад төрүүлдэг байсан тэдгээр хүүхдүүд амжилттай сурах боломжтой. Энэ тийм худлаа зүйл биш. Гэхдээ энэ нь бас тийм үнэн зүйл биш юм шүү. Миний хараад байхад бол яг ингээд юм их мэддэг тийм үү тийм мэдлэгтэй хүүхдүүдээс илүүтэйгээр одоо ингээд сурах арга барилаа олж чадсан тийм хүүхдүүд илүү амжилттай сурдаг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо сууж чадсан, юмаа төлөвлөж чадсан, олон зүйлийг ингээд тэнцвэржүүлж чадсан. Тэ ер нь ингээд амьдралд одоо яаж ингээд хичээл дээр одоо хасл хийгээд штэ. Хичээл дээр хэрхэн хасл хийж чаддаг тэр урлагт эзэмш тэр урлагийг төгс эзэмшсэн хүүхдүүд онцорч чаддаг. Хичээл хийнэ гэдэг чинь ер нь тийм диктатурны юм биш аахгүй. Чинь нэгсэн бас урлаг гэсэн. Энэ урлагийг эртхэн эзэмшээрэй гэж хэлмээр байна. За миний дараагийн өгч байгаа зөвлөгөө нь болохоор та бүхэн хичээлээс гадуурх бас оролцоонд анхаарах хэрэгтэй шүү. Их сургуульд ороход таныг ингээд сайн дүнгээр харахгүй таныг ингээд энэ хүүхэд юу бүхэлдээ ямар шүү хүүхэд юм бэ? Хичээлээс гадуур яг юу хийдэг? Нийгэмд ямар оролцоотой юм? Эргэн тойрондоо хэрхэн нөлөөлдөг хүүхэд вэ гэдгийг айгүй харахыг хичээдэг. Тийм учраас дан ганц дүндээ анхаарат гэж болохгүй хичээлээс гадуурхад нийгмийн үйл ажиллагаа ч юм уу урлаг спорт юу гэдэг нь тэр бүгдэд ингээд цаг зав бас гаргаж явах хэрэгтэй. Энэ дээр нэг юм анхааруулж хэлэхэд хүн болгоны шуурж байгаа тийм нэгсэндээ тренд болж байгаа юм руу ингээд өсөрч ороод ах шаардлагагүй. Одоо жишээ нь шинэ жил болдноор ч юм уу цагаан сар болдноор хүмүүс ингээд одоо бэлэг тараад штэ тийм одоо нийгмийн боломжгүй давхархад очиж бэлэг тараадаг. Энийг ингээ хүн болгон хийдэг учраас та за энийг хийгээд би нийгмийн үйл ажиллагаа дээр ийм тавьчих болохоор юм байна гэд энэ рүү битээ ингээ шуурч ороорой. Эсвэргээрээ яг таны одоо нийгэмд болж байгаа үйл явдлуудад юу таны зүрх сэтгэлийг илүү хөдөлгөх юм бэ те? Юу таныг илүү их ингээд
дотор хүнийг чинь хөдөлгөж чаддیں۔ Тэр зүйл рүү илүү анхаарал хандуулж тэр нь жижигхэн байсан ч хамаагүй цар хүрээнд тийм амар том одоо хүмүүсийг хамрах байсан ч хамаагүй хийгээрээ. Тэр нь яагаад гэвэл илүү үнцэнтэй байдаг. Одоо жишээ нь та хэрвээ ном унших дуртай хүүхдүүд байж дээ л та тийм бол та одоо нэг тийм нийгмийн давхар дээр очиод нэг одоо дүүрэг дээр очиод дүүргийнхэнтэй яриад хорооныхонтой яриад та ингээд одоо хагас өдрийн тедэн цагт энэ хүүхдүүдийг цуглуулад өгч чадах уу? Тэгээ би ингээд найзуудтайгаа очиод нэг цаг ном уншиж өгөх гэсэн юм а ч юм уу. Яг ийм байдлаар тэрнтэй 5 хүүхдэд байсан ч хамаагүй бэлэг тараагаад явах нь 500 хүнд хүрлээ гэж бодъё л доо. Тэрний оронд 5хан хүүхдэд те өөрийнхөө яг таныг сонирхлыг чинь яг юу хэлэхдээ энэ нийгэм болоод байгаа юу таны доторх зүрхтлэг чи илүү хүндэтийн. Яг тэр чиглэлээрээ одоо хамрах хүрээнд жижигхэн байсан ч хамаагүй яг тиймэрхүү үнцэнтэй зүйлүүдийг хийж явах юм бол одоо их сургуулийн аппликейшнуудыг уншиж байгаа хүмүүст илүү их одоо үнцэнтэй санагдана. Яагаад гэвэл тэр хүмүүс чинь мянган аппликейшн уншиж байгаа хин зүгээр л нийгмийн үйл ажиллагаа гэдэг дээр тавих юмтай болох гэж тийм юм хийсэн байна. Хин яг чин сэтгэлээсээ нийгэмдээ сэтгэл гаргад юм бэ гэдгийг маш амархан харж чаддаг. Тийм учраас энэ дээр бас анхаарал хандуулаарай. За миний өгч байгаа энэ зөвлөгөө нь болохоор ажлын байртай маш холбоотой. Хүүхдүүд ингээд 10 жилд төгсөөд их сургууль сурахгаа явж байхдаа яг их сургуулиар л хараад байдаг байхгүй одоо юм тий. Яг одоо ранкараа хэд дордیں, дэлхийд хэд дордیں, одоо улс дотроо хэд дордیں, мэрэгчлээ хэр заадیں, сургууль нь гоё юм уу гэх мэтлэн яг их сургууль дээр айгүй их төвлөрөх гээд байдаг. Яг их сургуульд орсны дараа тэр их сургуулийн ранк, тэр их сургуулийн одоо бүтэц юу үнэхээр чухал биш болж ирдэг л дээ. Юу чухал болж ирдэг вэ гэхээр төгсөөд ажлын байр хаана авах вэ? Хаана ажиллах вэ? Хаана чамайг ажилд авах вэ? Гэх эдгээр асуултууд бүр маш чухал болж ирдэг. Ерөөсө хичээлээс илүү бүгд ажил руу төвлөрч эхэлдэг. Тийм учраас та бүхэн ингээ их сургуульд ингээ apply хийж байхдаа яг их сургууль гэж харахгүй бас төгсөөд чи ер нь хаана ажиллах сонирхолтой байгаа. Тэр компаниуд чинь хаана байршилтай вэ? Тэр компаниуд аль сургуулиудаас хүүхдүүд илүү авах магадaltaй байдгийг гэх мэтчлэн тэр талаас нь илүү судалгаа бас хийгээрэй гэж хүсэж байна. Энэ бол миний эргээд харахад нэг сул талуудын нэг нь байдаг. Яагаад гэвэл би ерөөсөө ажлын байраа бодож би сургуулаа сонгоогүй. Би зүгээр л ингээд ранкинг хөгөөд ч юм уу тий бизнесийн талаар мундаг сургууль гэж хайсан. Эцэг ер нь яг ажилламаар байсан одоо санхүү чиглэлээр би 10 компаниа зоож өгөөд тэр 10 компаниудаас аль сургуулиудтай илүү их харьцаж илүү их хүүхдүүдийг авдیں гэдгийг би судлах хэрэгтэй байсан байлээ. Тийм учраас та бүхэн миний алдаан дээрээ суралцаад энийг хэрвээ эртхэн хийж чадах юм бол та бүхэн маш их хож болно шүү. За маш олон хүмүүс ингээд яаж энийг хийх юм бэ? Яаж мэдэх юм гэж бас эргэлзэж байгаа байх. Энэ бол мэдээж мэдээлэл нь 100% байхгүй. Тэгээ сургууль болгоо бид нар зөвхөн тэр энэ 5 сургуулиудаас л хүүхдүүд авнаа гэд тийм юм мэдээж байхгүй. Гэхдээ тийм байх хандлагатай байдаг нь айгүй аймаар тэрнийг бодлоо. Яадаг вэ гэхээр та бүхэн LinkedIn руу ороод одоо нэг Google байлгаж дээ л та тий. Google руу ороод Google-ээс LinkedIn search хийгээд ажиллаж байгаа employee-нуудын ерөнхийд нь хараа тий. Аль сургуулиудаас хамгийн их хүүхдүүд авдیں бэ? Аль сургуулийн аль департаментаас хүүхдүүд ингээд ажилд авах магадaltaй байдгийг гэдгийг харах боломжтой байдаг. Тэрнээс гадна зүгээр интернет дээр хайж үзэж бас болдог. Одоо жишээ нь одоо банкнууд ялангуяа айгүй тийм нарийн сургуулиудаас яг тэдний санхүүгийн чиглэлийн хүүхдүүдийг очиж авч бүр сургууль дээр нь очиж өдөрлөг зохион байгуулж бүр хайр хийх юм байлээ. Тэр одоо миний зарим үнэхээр ажилламаар байсан сургуулиуд бол Босны сургуультай ямар ч тийм холбоогүй. Яг хүүхдүүд авах тохиолдол байдаг. Гэхдээ яг компани сургууль хоёрын хоорондын харилцаа, хоорондын одоо олон жилийн турш бат бих бөхжүүлсэн харилцаа гэж бүр шал тустай ангид зүйл байд юм байлээ. Яг тэрэн дээр нь тоглолт хийж тэр сургууль руу орч чадсан хүүхдүүд тэр компанид илүү ажиллах магадaltaй болдог. Гэх мэтчлэн ийм зүйлүүдийг би бүр ерөөсөө мэдээгүй байсан. Би яаж мэдсэн бэ гэхээр би өөрөө нөгөө ажиллаа хайж явах явцдаа бүр маш их цаг хугацаа гаргаж тэ маш олон хүмүүстэй ярилцах тусам ийм юм байдаг байсан юм байна. Би энэ талаар юу ч мэддэггүй байсан юм байна гэдгээ бас яг хожуу ухаарсан л та. Тийм учраас та бүхэн энэ дээр бас миний алдаа дутагдлаас суралцаад ирээдүйд ажиллах ажлын байраа бас эртнээс амжилах юм бол та бүхэнд хэрэгтэй шүү. За миний өгч байгаа дараагийн зөвлөгөө нь болохоор найзуудтай холбоотой.
За 10 жилийн хүүхдүүд маань мэдээжтэй ангийнхаа ч юм уу яг үеийнхаа эсвэл байрныхаа хүүхдүүдтэй аюул сайн найзууд байдаг л та. За тэгээ их сургуульд яваад те гадаад сураад ч юм уу за Монголдо сурсан ч хамаагүй ингээд хүмүүс яг 10 жилийн найзуудаасаа яг тэр 10 жилийн хүүхэд хэн байсан яг тэрийг хүсэн хүлээгээд яг тийм байлгах гад байдаг. Энэ айгүй буруу шүү. Яагаад гэвэл их сургууль гэдэг чинь хүн айгүй өөрөө өсөж ториндог л тоо. Одоо жирийн өөрийнхөө амьдрал дээр ч гэсэн албаны зүйлүүд дээр ч гэсэн хүн өөрөө өсөж торинод би өмнө хэлсэн шүү дээ. Ингээд том хүн болдог гэд. Том хүн болох явцад хүүхэд зангаа одоо хавьж те хүүхэд байхдаа ямар байсан тэр хүн ингээд өсөж торнож өөрчлөгддөг. Тийм учраас та бүхэн яг өөрсдийнхөө найзуудыг битгий яг 10 жилд ямар байснаар нь одоо хүлээгээд яг тийм байх гад найзуудаас ингээд нэгсэндээ том expectation тавиад байгаа гэж хэлмээр байна. Миний хувьд бол би 10 жилд маш олон сайн найзуудтай байсан. Тэдгээр сайн найзууд маань өөрчлөгдөөд те одоо сайн талаараа сайн талаараа өөрчлөгдсөн хүмүүс байгаа. Сар талаар өөрчлөгдсөн хүмүүс ч байгаа. Энэ хүмүүсийг би өөрчлөختөнд би хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэдгээр хүмүүсийн ингээд орчин нь өөрчлөгдөж байгаа учраас тэр хүмүүс өөрчлөлтөнд орох нь гарцаагүй. Тийм учраас та ч гэсэн өөрчлөгдөж байгаа шүү дээ. Тэгэхээр 10 жилийн найзуудынхаа нэг хасандаа бити яг 10 жил шиг тантай өдөр болгон яриад те эсвэл үргэлж таны хажууд байдаг байсан шиг байх ч юм уу эсвэл үргэлж нэг зан гаргадаг байсан яг тэр бүгдийг нь бити хүсэн хүлээмжил гэж хэлмээр байна. Зүгээр л тэр хүмүүс ямар хүмүүс болж юм тэр хэвээр нь одоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За ингээд миний өгч байгаа дараагийн зөвлөгөө нь юу вэ гэхээр их сургууль хэцүү гэдгийг их сургуульд орохоос өмнө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дотроо бясалгаж, ойлгож, ухамсарлах хэрэгтэй. Их сургуулийн хүмүүс айгүй амархан гэж боддог. Угаасаа яг хөө тэгж бодох нь ойлгомжтой тий. 10 жил сурчлаа, эсвэл 12 жил сурчлаа. Тэгээ ард нь гарчлаа. 4 жил юу хүн байсан гэж боддог. Яг үүндээ тэр 4 жил 10 жилээс илүү хэцүү байдаг. Тэр 4 жил бол хүн яг том болдог, маш том тийм шилжилтийн нас байхгүй юу? Хүн ингээд тэ 13-аас тэ за нэг 16 7 хүртэл бас нэг шилжилтийн нас гэж явдаг. Тэр бол ингээд өөр шилжилтийн нас, тэрнээс том, тэрнээс илүү үнцэнтэй, тэрнээс илүү чухал шилжилтийн нас их сургууль дээр тохиолддог юм шүү. Тэгээ их сургуулийг битээ тийм амархан юм гэж бод. Би айгүй тийм олон хүмүүсийг амархан гэж бодоод тэгээ яг их сургуультай ороод хэцүү зүйлүүдтэй тулгарх үед сэтгэл санаагаар унаад тэ ямар ч сэтгэлийн бэлтгэлгүй байсан хүмүүс тэгж өсөрч ороод амархан гэж бодож явж байгаад унаад сэтгэл санаагаар унаад сурч чадахгүй буцах тохиолдол маш их байдаг. Энээс сэргэмжлэхийн нэг одоо чухал зүйл нь юу вэ гэхээр анханаас нь хэцүү гэдгийг ойлгоод ухамсарлаад өөртөө итгүүлэх хэрэгтэй. Тэг хэцүү гэдгээр одоо хэцүү бисээ чадахгүй гэж бодох биш. Хэцүү том зүйлүүд гарч ирнэ, тийм ээ? Намайг ингээд чаленж хийх зүйлүүд гарч ирнэ. Гэхдээ би тэрийг мэдж байгаа гэдэг байдлаар хараарай гэж хүсэж байна. Түүнээс бол хэцүүгээд бууж өгөх талаар одоо хүлээн зөвшөөрөөрэй гэж би хэлээгүй шүү. Бити буруугаар ойлгоорой. Би яадаг гэсэн бэ гэхээр би те одоо 10 жилдээ бол би 95-аас дээш авдаг байсан хүмүүсээс нь л та. Миний хувьд ингээд 91 авах бол бүр ингээд өөлээд нэг өдөр би бүр ингээ гэртээ өөлж ирж исэн 91 авцсан даа бүр ингээ амар шар хөдлөөд тэгээ одоо бодоход бол юу ч амар амархан яманд өөлждөгч байсан тий. Одоо бол их сургуульд бол тий би авах тохиолдолж байна. Зарим хичээл дээр бол бүр C авах тохиолдол байдаг, янз бүр байдаг. За дүнгээс гадна маш олон зүйл тохиолддог. Чи энэ дэлхийн хамгийн тэнэг хүн шиг ч хаяа санагддаг. Ангидаа юу ч ойлгохгүй байгаа өдрүүд ч байдаг. Маш олон зүйл тохиолддог. Тэр болгонд ингээд би айгүй том ингээд одоо цохилтонд орчдөг гэсэн байхгүй юу. Тэгээ би ингээд ээжтэйгээ яриад ээжээ би бүр ингээд энд байгаа би бүр амар тэнэг хүн шиг санагдаад байна. Яах вэ гэд би ингээд өөлчих гал те. Тэгтээс арай өөлөхгүй байгаамаа. Гэтэл ингээд хэцүү гэдгээ хэцүү байна чадахгүй байгаа санагдаад байгаа ээжтэй би хэлдэг байсан. Тэрх үед ээж ингээд шууд над руу ингээд те юу яриад байгаа юм чи ингээд угаасаа ойлгомжтой шүү дээ. Угаасаа чи над хүүхдүүдтэйгээ ингээд нэг тогоонд өсөж тавинаагүй. Чи Америкт ямар 10 жилээ төгссөн хүүхэд биш. Чи Америкт яг юу болж байгаа улс төр том бизнесүүдийн гэрээ хэлцэр чи юу гинж мэдэхгүй шүү дээ. Чи амар хоцрогдолтой байгаа. Чи тэрийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Чи угаасаа ямар 10 жилээ наанаа төгсөөд те бүх зүйлийг ингээд улс төрийнх нь одоо үйл явц процесстэй хамт байж байгаад их сургуульд орсон биш.
Тийм учраас чи наад хүүхдүүдтэйгээ адилхан бүгдийг мэдэх хэрэгтэй юм шиг чи өөртөө тийм том хүлээлт тавьдаг шаардлагагүй шүү дээ заяа гэж намайг бүр ингээд одоо миний хувьд ингээд амар том байсан намайг бүр ингээд дарах гад байсан тийм намайг ингээд хүчийг нь сулруулж өөртөө итгэлгүй болгох гээд байсан зүйлүүдийг би ээжтэй хэлэнгот ээж тэрийг над руу буцаагаа шууд юм жижигхэн чулуу болгоод мэ гэж буцааг над руу шидчихдэг байсан байхгүй юу. Тэгээ хэлэнгот нь би бүр нэрээ тийм шүү дээ би ч одоо за нэг Америк хүүхэд тийм Монголын мөс одоо 10 жил Америкт төгсчээд мөс дээрээ сурсан бол тэр хүүхэд яаж хоцрогдолтой, яаж шантарч, ямар хэцүү байх нь ойлгомжтой. Тэр хүүхэд үнэхээр сэтгэл санаа унаадах ямар шаардлагагүй байхгүй. Ягаад гэвэл тэр ямар Монголд те засгийн газар ямар үдийн, ямар зүйл болсон юу ч мэдэхгүй ээжэж ирчээд ингээд энэ тэнцүү байх гэдэг нь бол амар утгагүй зүйл байхгүй юу. Тэр хүүхдэд бол баг ингээд хэрэггүй стрессчсэн гэж хэлмээр байгаа байхгүй юу. Яг тэгж бодлоод ээж надад ингээ айгүй гоё тайлбарж өгөөд ингээд миний сэтгэлийг ингээд айгүй хөнгөн болгоод засчдаг байсан. Тэгээ эндээс юу сурах хэрэгтэй вэ гэхээр хүмүүс ингээд айгүй ийм том юмнуудыг бүр том гэж бодоод ингээд бүр ингээд сэтгэл санаагаараа өвдөө зүрхсэтгэлийн шархлаад ингээд өөрийгөө одоо живүүлждэг. Тэгэхгүй иймэрхүү юмнуудыг эхнээс нь хэцүү гэд ухамсарлах юм бол угаасаа л би энийг ойлгомжтойсэн ийм хэцүү юм гарч ирэхэд би мэдчихэж байгаа. Угаасаа хэцүү гэж байгаа даван туулна гэдэг айгүй тийм хөнгөн байдлаар хүлээж авахт чинь сургад юм шүү гэж хэлмээр байна л да. За ингээд миний та бүхэн хамгийн сүүлчийн өгч байгаа зөвлөгөө нь болохоор хайр сэтгэлтэй холбоотой. За та бүхэн яагаад их сургууль сурж байгаа? За бүгд яг дор нэг хариулт бэлдсэн байх гэж найдаж байна. За тэр донд хүнтэй суун гэдэг бодол төрсөн үү? Төрөөгүй үстэй тий. Бүгд бараг боловсрол эзэмших гэж тий диплом авах гэж сургууль сурах гэж хариулт бодсон байх гэж найдаж байна. За та бүхэн зөв бодсон байна. Их сургуульд хүнтэй суух гэж сураагүй юм шүү. Их сургуульд болохоор та бүхэн боловсрол эзэмших гэж сурж байгаа. Энэс би юу гэж хэлэх гээд байгаа гэхээр хайр сэтгэлийг ер нь их сургуульд ингээд хязгаарлахад буруудах юмгүй. Хэрвээ таны хамтрагч чинь те найз залуу чинь эсвэл найз охин чинь эсвэл аль хэдийн нөхөрт гарсан ч юм уу те сүйд залуу нөхөр чинь таныг айгүй дэмждэг, таныг өөрөө чинь байлгадаг, таныг өсөж дэвжих чинь тусалдаг, өөрөө тантай хамт өсөж дэвждэг тийм гоё эрэг хүн байвал мэдээж энэ бол энэ зөвлөгөө үйлчлэхгүй тэр хүнтэйгээ хамтдаа гоё бүгдийг даван туулаарай гэж би гоё зоригжуулмаар байна. Гэхдээ зарим хүмүүс бол ингээд айгүй тийм toxic relationship буюу тийм хортой харилцаанд орсон байдаг л та. Тэгээ тэр харилцаанд одоо ямар шүү хэлбэрээр оршдог вэ гэхээр нэгнийгээ ингээд өсөж дэвжихэд ингээд хаадаг, боомлдог тий. Тэгээд маш их хэрүүл уралтай, байнгын үйл хаантай ч юм уу майлан байнгын ингээд тий нэгнийхээ зүрх сэтгэлийг өвтгсөн бүр ингээд сэтгэл өвтгөж бүр ингээд зүрх өвдөх тийм өвдөлтүүдийг ингээд байнга мэдэрдэг. За тэгэл байнгын хэрүүлтэй нэгнийгээ хардсан ч юм уу нэгнийг ингээд өөрөөр нь байлгадаггүй тэр хүнийг ингээд 100% одоо эрх чөлөөг нь олгодгүй тийм одоо хортой харилцаанд байгаа бол энэ таны одоо боловсрол эзэмшигт чинь таныг айгүй аргашин татах болно. Таныг одоо 100% хичээлээ ад шаргалтай эрүүл зүрх сэтгэлээр хийх ёстой байсан бол тэр одоо хортой харилцаа чинь таныг ингээд тэр хичээл рүү 100% одоо анхаарал хандуулгыг чинь 50% та болгодог ч юм уу бүр 30% та болгоод зарим хүмүүс нь бүр тэрэн одоо анхаарч чадахгүй болоод бүр ингээд сэтгэл санааны гүн хямралд ороод хичээлээ хийж чадахгүй одоо боловсрлоо зогсоогоод буцах магадaltaй буцсан ч хүүхдүүд би маш их мэдж байгаа. Би энэ айгүй харамсалтай л та. Тийм учраас би та бүхнийг бас одоо их сургууль сурж байхдаа яг боловсролтой илүү анхаарлаа хандуулаарай. Мэдээж чухал зүйлүүдэд эренбилж тавих хэрэгтэй. Тэрний нэгт нь яг их сургууль сурж иртэй хүнтэй суух ч юм уу, хүүхдэд болох ч юм уу энэ бүгд ингээд яг бити яг боловсролын дээгүүр оруулаасаа гэж бас хүсэж байна. Мэдээж хүн болгоны амьдрал өөр оршин л доо. Би бас яг энийг хүн болгон дээр тохирсон зөвлөгөө гэж хэлээгүй. Гэхдээ ерөнхийдөө яг яах гэж боловсрол эзэмшээд байгаа гэдгийг айгүй бат өөртөө ухамсарлах хэрэгтэй. Тэгээ мэдээж та бүхэн хүүхдтэй болж юм уу те хүнтэй сумаар байсан бол эхлээд тэрийгээ хийлтэй. Тэгээ дараа нь боловсролоо эзэмш. Эхлээд тэрийгээ хийгээд яг тэрэндээ 100% сэтгэл зүрхээ зориулчаад дараа нь яг бэлэн болсон үедээ яг 100% боловсрол руугаа одоо сэтгэл санаа зүрх сэтгэлээ ингээд ухаан бодлоо зориулж чадах болсон үедээ сур.
яг одоо хэрвээ та бүхэн боловсрол эзэмшиж байгаа бол яг тэрний хандлага байгаад тэгээд диплом аваад яг боловсролоо эзэмшснийхаа дараа тэр хүнтэй суух, тэр амар сүрхий relationship-д орох тэр бүгдийгээ хийгэрээ гэж миний зүгээс бол тийм зөвлөгөө өгч байна. За тэгээ миний энэ өгсөн одоо бүх зөвлөгөөнүүд бол ер нь та бүхэнд одоо тий нэг амар бүгдийг мэдгчтэй их мэдгч нэг амар тийм консалтинг ч юм уу каунселорын байдлаар би та бүхэн зөвлөгөө өгөөгүй шүү. Энэ бол миний хувьд би ингээд 4 жил би өөрөө энэ бүгдийг одоо махцсараа тий зүрх сэтгэлээрээ одоо бүх оюун ухаанаараа би ингээд өөрөө туулаад ард нь гарсан хүний хувьд та бүхэнд одоо ихч гэдэг байдлаар та бүхэн зөвлөгөө өгсөн юм шүү. Тийм учраас та бүхэн авахыг аваад гээхийн гээгээрээ за тэгээ бүгдэнд нь их сургуультай сураад амжилттай төгсгөхөд нь амжилт хүсье. Баярлалаа.